За одоо. За би тодорхой юм асуух гэдэг юм л да. Нүхлэр энэ 24 оны 7 сарын 9-нд засгийн газар байгуулагдахдаа 578 зөвлөл заалттай мөрийн хөтөлбөрийг хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг нэртэйгээр батлаад түүнийг 11 хэмжих нэгжээр хэмжихээр тодорхойлсон. Одоо хүний хөгжлийн индекс, авилгын индекс гэдэг нийтдээ 11. За ингээд сая 6 сар засгийн газар солигдлоо шүү дээ. Ерөнхий сайд солигдоод тэгэд одоо яг манай гишүүдийн асуугаад байгаа зүйл нь жишээлбэл учрал сайд юу гэж нэхлээр төрөмж одоо байгууллагуудыг цөөлнө, татаас аваад байдаг ашиггүй газруудыг цөөлнө гэдэг юм тодорхой юмнууд хэлсэн. Гингүүд нөгөө 14 мега төслөхөд явжсэн чинь сүүлийн үед ерөнхий сайдын хилээд байгаа байр суурин дээр бол 14 мега төслөөс зарим нь ач холбогдлоороо хоошоо ирэмблэгдэхээр харагдаад байгаа байхгүй да. Тэгэхээр бид нар нөгөө нэг одоо юм замын зураг тодорхой харах бодлогыг, засгийн бодлогыг тодорхой ойлгож иж их хурал чинь юуг нь яаж дэмжих юм, юун дээр нь бид нар өөр байр суурь, зарчмын зорилттой санал гаргахын гэдгээ тодорхой болох гээд байгаа. Тэгээ их хурлын гишүүд энэ өнцгөөсөө яг тодорхой зүйл асуугаад ангууд сайд нар бол нэг субъектив хүлээж аваад байх шаардлагагүй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Нэг хоёрдугаарт энэ нодлон 24 оны 11 сард бид нар 28-нд энэ их хурал нэг хүн төвтэй байх 5 тулгуурт бодлого гэдээ гаргацсан. Тэгэхээр ерөнхийдөө их хурлаас гарч байгаа бодлого болгон энэ хүн төвд үзэлтэйгээ ингээ уйлдэж байна гэдэг их сүртэй нэртэй юм гаргачихгүй юу? Тэгэхээр одоо яаж ийм гэсэн чинь өнгөрсөн жилийн хөгжлийн хөтөлбөр энэ жилийн гаргаж байгаа хөгжлийн хөтөлбөр хоёрын эренбэн өөрчлөгдсөн. Жишээлбэл одоо тэр бомтын асуудал ч гэдэм үү, хөрөнгө оруулалтын асуудлууд байр нь өөрчлөгдөд нодлон жилийн 4-д байсан асуудал 5 жилийн төлөвлөгөөн дээр нэг рүү ороод ирж байгаа юм. Хүний хөгжилтэй холбоотой асуудал. Тэгэхээр одоо миний асууж байгаа зүйл болохоор яг энэ тодорхой өнгөрсөн өмнөх засгийн газрын бодлого хичнээн хувь нь одоо яг бодлого болоод урагшаа явж байгаа юм бэ гэдэг тодорхой зүйлийг асуух гэдэг. Эдийн засгийн хөгжлийн яамнаас асуух гэдэг. Хоёрдугаар тэр бат жаргалын төгөлдөр дарга энэ хөрөнгө оруулалттай холбоотой одоо төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтын энэ асуудал яг одоо энэ эдийн засгийн хөгжлийн яамны төлөвлөж байгаа хангалттай төвшөнд явж байгаа мó яг яаж байгаа юм бэ? Энэ дэр нэг юм тодорхой мэдээлэл өгөөч. Энэ номон дээр одоо ямар асуудал байна гэхлээр нийтдээ энэ одоо салбар бичиж байгаа юм. Бодлого хэрэгжүүлэх салбар шилбэл боловсролч гэдэг юм уу, одоо ингээд цаашаага эрүүл мэнд гэдэг юм уу. Тэнгүүд энэ үр дүнг юу гэж бичнэ гэхлээр боловсролын чанар хүртээмжийг сайжруулна гэж бичиж байгаа. За эрүүл мэнд дээр шилбэл эмийн чанарыг сайжруулна гэж бичиж байгаа. Их нөгөө хэмжих нэгжээ энэ дээр яаж оруулах юм бэ гэдгийг л асуугаад байгаа юм. Жишээлбэл одоо манай Төв аймагт Архан Сэлэнг 72334 хүүхэд 1-ээс 12 дугаар ингэ сурж байгаа юм. Тэрнээс ойролцоогоор за нэмэлт 1 минут өгье. Тэгээд тэндээс 1000 гаруй хүүхдүүд шилбэл дотор байрны асуудалтай буюу одоо өвөл болвол хүүтэн нөхцөлд сурч болсорж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо шилбэл тэр нь улсын хурлын гишүүдээр санал болоод ирэнгүүт бид хөрөнгө оруулалтын санал тусгангууд тэр намын санал, энэ намын санал гэдэг ингээд популизмд өртчихэд байгаа байхгүй юу? Тэр бид нар бол энэ санаануудаа эдийн засгийн хөгжлийн ямар явуулдаг юм. Тэгэхээр жишээлбэл одоо хэмжих нэгж бол боловсролын чанар хүртээмжийг сайжруулна гэж байгаа бол энэтэй холбоотой хатуу зүйл нь тэд бүтцийг ямар нөхцөлд яаж ямар хэмжих нэгжээр сайжруулах юм бэ гэдгээл энэ хавтгай дотроо оруулчаач гэдэг байгаа байхгүй. Энд бол үндсэн хариуцагч, хамтрагч, арга зам, үр дүн гэсэн ийм дөрвөн ийм нүд байгаа даа. Хүсдэгтийн нүд байгаа даа. Тэр энэ дээр ингээд тодорхой болгочоод мөн одоо бас энэ хиймэл оюун ухаан, хиймэл оюун, AI энэ төрийн бүтээмжийг 70 хүртэлх хуваар сайжруулна гэдэг олон улсын сүүлийн үе судалгаа гараад. Хятад улс гэхэд л одоо ингээд бүх сургуульд энэ чиглэлийг хичээл орчод байгаа байхгүй. Тэгэхээр энэ 5 жилийн хөтөлбөртөө төрийн бүтээмжийг сайжруулахад AI-г яаж ашиглах талаар за 5 дугаар микрофон. За Эрдэнэ бол гэж маш чухал асуудал хөндлөө. Өмнө нь батлагдсан одоо хэрэгжиж байгаа бодлогын бичиг баримтуудаа энэ одоо ирээдүйд хэрэгжих 26-аас 30 онд хэрэгжих бодлогын бичиг баримтууд яаж уйлдж байгаа гэж. Тэгээ 2024 онд сонгуулийн дараа ардын нам, ардсан нам, хүн нам хамтраад засгийн газар байгуулсан хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх одоо нэртэй мөрийн хөтөлбөр баталсан. 28 оны одоо 6 сар хүртэл 28 он дуустал хөтөлбөр хэрэгж дууснаа. Энэ бодлогын бичиг баримттай энэ 26-аас 30 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын бичиг баримт явц цаа уйлдж байгаа.
Яагаад гэвэл зөрчилдөх ёсгүй хуулиараа хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар уялдуулж нийцүүлж хийнэ гэсэн. Тийм болохоор 26-аас 28 он хүртэл бодлого маань ингээ уялдж байгаа 29-30 он дээр нэмэгдэж байгаа. 29 онд 30 онд. 28 оны сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтлөө дэвшүүлэх намууд ял сонгуулийн үр дүнгээр 29-30 оны энэ 5 жилийн үндсэн чиглэлээр тусгагдсан асуудлуудыг бүгдийг тэн дээр нэмээд өөрчлөх шаардлагатай өөрчилж байгаад одоо 32 он хүртэлх засгийн газрын үндсэн чиглэлээ 30-аас 35 оны мөрийн хөтөлбөрөөр 30-аас 35 оны нөгөө үндсэн чиглэлээ ингээд уялдуулаад явах. Ийм байдлаар өмнөхтэй болон одоо хэрэгжиж байгаатай ирээдүйд хэрэгжтэй хоорондоо уялдаатай байх асуудлыг бид нар хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиар хийгээд өгцөө. Яг ийм байдлаар хэрэгжнэ гэлжээ. Төслүүдийн тухайд 14 мега төсөл хэрэгжнэ. 14 мега төслөөс одоогийн байдлаар Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц, хил холболтын төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл зам, уран гэсэн одоо том 4 төсөл хэрэгжээд явж байгаа. Эндээс одоо ач холбогдлоороо гээд эренбэлэгдээд ямар нэгэн байдлаар хасагдсан зүйл байхгүй хүлээгдэж байгаа төслөж яг удаашралтай явж байгаа. Удаашралтай явж байгаад ярих юм бол нөгөө сэргээгт эрчим хүчний нэг тархамал их усүр нар салхины одоо эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлж явах удаашралтай байна. За мөн одоо хэрлэн тоонд энэ уршаага одоо бас нөгөө хэрлэн голыг уршны ус татах, за орхон онг гэдэг одоо төслүүд, эгийн голын усан цахилгаан станцын төслүүд гээд энэ төслүүд бас хоёр хөрштэй ойлголцох, бодлого нэгтгэх, зөвшөлдөх одоо шаардлагатай учраас үндсэндээ нэлээд одоо бас удаашралтай байна. Үндэсний одоо хиймэл дагуул одоо бас манай их хурал дээр ирээд Францын засгийн газартай хамтарч хийнэ гэж байгаа бас жоохон гişүүд маань жоохон буруу бодлого байна гэдээ ингэсэн байгаа. Үүнээсээ бол жоохон хойшлт саарсан байгаа. За уул нь одоо бас нэг чухал асуудал бол энэ хоёр Орос хятад хоёр улсыг олвсон тийм хоёр босоо төмөр замтай болоё гэж байгаа. Монголоос ганцхан одоо төмөр замын коридортой Алтан булаг, Улаанбаатар замууд коридортой байгаа бол бид нэр бас бичигт чоо болсон 90 цав нөгөө талдаа болохоор нөгөө шивэ хүрэн Улиаста хойтлын бомбны үлээ. Хойтлтнууд нөгөө Оросын бомб Тувагийн ингээ холбох юм хоёр коридорыг хийх одоо ийм томоохон төсөл жоох удаашралтай явж байна. Гэхдээ 2 дугаар микрофон. Нэг номерын За 2 дугаар микрофон. Эдийн засаг хөгжлийн яамны салбар дундын бодлого зохицуулалт хэлтсийн дарга мөнгөс өгөх гишүүний асуултанд хариулъя. За энэ удаагийн 5 жилийн одоо үндсэн чиглэлийн төслийн одоо нэг гол одоо бодлого одоо чухал бодлогын хүрээ нь бол шинжлэх ухаан, технологи, хиймэл оюунтай холбоотой одоо бодлогын хүрээ маань байж байгаа. За түрүүнд дурдсан одоо үр дүнгийн нөлөөллийн одоо уялдаагаар ингээд авч үзэх юм бол байгаль орчны дараа энэ хиймэл оюунтай холбоотой үр дүнгууд маань бол бусад үр дүнгуудтэй бол хүчтэй эерэг нөлөөлөл одоо үзүүлэх ийм одоо байдлаар шинжилгээ бол гарч ирж байгаа. За таны асуусан засгийн газрын одоо үр дүнтэй холбоотойгоор хиймэл оюун ямар үр дүн үзүүлэх вэ гэдэг дээр бол хоёр байдлаар бол үр дүн тодорхойлогдож шалгуур үзүүлэлт бол туссан. За нэгдүгээрт нь бол 12-ийн 1 дээр байгаа засгийн газрын хиймэл оюуны бэлэн байдлын индексээр одоо хэмжих ийм үзүүлэлт хиймэл оюуны зах зээлд. За 2 дугаар микрофон гүйцээгээд хариулъя. Хиймэл оюуны зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх 2 дугаар үр дүн бол хиймэл оюуны зөв хэрэглээг нэмэгдүүлэх буюу шалгуур үзүүлэлтэн дээр хиймэл оюуны ёс зүйн бэлэн байдлын үзүүлэлтүүдээр хэмжих ийм 2 үр дүн тусгагдсан байгаа. За энэ үр дүнгууд дээр бол цаашлаа жилийн төлөвлөгөөн дээр бол хийгдэх төсөл аргын хэмжээ маань бол нэг бүрчлэн төлөвлөгдөд ингээд үр дүнгууд маань хэрэгжээд ингээд явах хэрэгтэй байгаа.